Ер нь би энийг тэр үед гаргаж яхад нь жаахан гайхал байсан юм л да. Энэ бол миний харж байгааснаар бол яг яа харахгүй л одоо энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй бол би санал нийлж байгаа. Нэгэнд хэрэгсэхгүй болчихсон хэргийг сэргээ шалгана. Энэ бол илүү олон нийтэд таалагдах гэсэн арга хэмжээ болсон гэж би боддгийн. Авилгатай тэмцэж байна. Авилгачдыг одоо ерөөсөө ингэж давруулахгүй, өршөөхгүй. Тэр одоо хөөнгөлц хугацаагаар эднийг ер нь эднийг одоо хөөнгөлц хугацаа гэдгээр нь дуусгах гэж юу яах вэ гэд. Нэг ийм популизм маягийнмаар хийсэн. Уг нь энэ авилгатай тэмцэх нь зөв юм байгаа. Авилгын хэрэгээр шийтгэсэн хүмүүсийг бол энэ хөөнгөлц хугацаагаар нь биш. Анханасаа би нэг асуух гэдэг асуулт бол анханасаа өөр хууль муулиар нь ингэ зохицуулж болдгоо юм уу? Одоо ер нь хөөнгөлц хугацаагүй байж болдгоо юм уу гэж хэлж байгаа. Тиймэрхүү өөр арга барилаар өөр одоо хуулийн зохицуултуудаар хийх байсан юмыг олон нийтэд таалагдахын тулд нөгөө нэг хөөнгөлц хугацаа дууслаа хүмүүс шуугаад авилгачдыг өршөөлөнгүүт нь тэр хэдэн хүнийг өршөөгөөгүй байдал царай гаргаад үндсэн хуулиа зөрчөөд энэ хүмүүсийн одоо энэ үндсэн хуулийн цэцэг гаргачихсныг дүгнэлт байна шүү дээ. Эрх зүйн байдлыг дордуулсан. Ер нь тэгнэлтэй. Тэгээ буцаж үйлчлэн гэхлээр миний ухаанд багтахгүй л байсан. Тэгэхээр энэ цэц бол зөв шийдвэр гаргасан байна. Их хурл одоо нэг том алдаа хийсэн байна. Тухайн үедээ бол нэр нүрээ авч харах гэж оролдсон байна. Тэгэхдээ Монголын нэлээд олон иргэдийн эрхийг бол хохироосон байна. Энэ агуулга нь бол би тэгтээ авилга авсан хүмүүсийг өршөөгээд байгаа юм биш. Тэднийг шийтгэл тэнд оногдуулдаг ял тэдгээр зориулагдсан хөөнгөлц хугацаа энэ төр гэдэг бол анханасаа ялгаатай анханасаа баг хугацаагүй ч байж болохоор ийм зохицуултуудаар нь хийх байсан юмыг буруу зохицуулт хийж л гэж харж байгаа. Тэр одоо сандаг очинд хариулах юм уу? Тэгж зохицуулж болоогүй юм уу гэж асуух гэдэг юм л да. Энэ улаан цайм ингээл иргэдийн эрхийг л дордуулсан байхгүй. Тэгэхээр тэр өөр хуулиудаар ингэ зохицуулж болохгүй юу? Одоо энэ хууль зүйн сайд бас байна. Та нар энэ авилгатай тэмцэж гин гэд хэдэн хүнийг хохироогоод өнгөрөх биш. Үнэхээр авилгатайгаа жингнээсээ тэмцээд авилгын хэрэг бол Монгол улсад хөөнгөлц хугацаа байхгүй. Эсвэл хөөнгөлц хугацаа нь одоо 10-20 жил юм аа. За би энэс бол мултрахгүй юм байна гэдэг. Анханасаа ийм ойлголт өгөөд анханасаа тийм хуулинд өөрчлөлт оруулж болдгоо юм уу? Одоо надад ийм л асуултанд хариулт өгөөд гэж. Энэ нэг хэдэн хүний ч асуудал биш. Энэ нэг зүгээр нэг авилгын тухай ч асуудал биш. Тэгэхээр 17 оны 7 сарын 1-нд гарсан хууль гэдэг чинь өөрөө зохицуултанд буруу гарсан гэсэн үг. Тэр гарсан зохицуулалтын бурууг 20 оны 1 сард гэсэн үү? 20 оны 1 сард гарсан хууль чинь засах гэж оролдсон. Засахтаа эргэж үйлчилсэн. Бид нэр эргэж үйлчлэл гэдгийг би ч л ойлгохгүй байгаа юм л да. 20 оны 1 сараас хойш хэрэгүүдэд хамаатай гэвэл бас ойлгож болохоор байгаа юм. Тэгэхээр энэ эндээс асар том сургамж авмаар байгаа юм. За яах вэ? Та нар ингээд олуулаа ингээд бидний батлсан хууль ингээд зөв байсан. Энийг бол хүлээж авахгүй гэд ингээд явж болно л да. Гэхдээ эндээс сургамж дүгнэлт хиймээр байна л дээ бид нэр. Цаашаа яах? Одоо ингээд эргээд харахаар 17 оны 7 сарын 1-нд гарсан хууль чинь бол санаатай юм уу, санаандгүй юм уу, хэн хийсэн бүүмэд ямар ч үсийг хурл хууль гаргасан. Тэр гаргасан хуулиар бол тэр авилга янз бүрийн хэрэгтэй холбоотой хэсэг ч юм уу, хэд ч юм уу, нэг ч юм уу, 10 ч юм уу, 20 хэдэн хүн бол ялж авчсан гэдэг. Би бол тэр хүмүүсийг ялж авчсан гэж хэлэхгүй. Тэр хүмүүст тийм боломж олгосон хэн их хурл хууль тийм боломж олгосон баг. Тэгэхээр харин одоо өгнөний хурлынхан маань яагаад тийм хууль гарсан бэ гэдэг дээр л үгэн жаахан мөрдөн мөшгөлтөл үгэн хийх л ёстой юм л да. Тэгээд 20 оны 1 сард гарсан хууль чинь 17 оны 7 дугаар сард гарсан хуулиа зассан биш бүр завхруулсан. Бүр завхруулсан. За одоо ер нь болохгүй юм байна. Энэ хөөнгөлц хугацаанд нэг алдаа гарцсан юм байна. Эннээс болоод одоо тэр авилга
авилга мавилга авсан хүмүүс маань ялж авших гэдэг юм гээд тэгээд олон нийтийн шахалтанд оронгуудаа 20 оны 1 сард хууль гаргаад за одоо авилгачтай тэмцэнэ энэ хөөн хэлж хугацаа гэдэг нь алга болгоно хойшоо болгоно ингээд дахиад завхар болсон. Одоо өнөөдөр ямар үр дүн гарч байна? 2 том алдаа хийлэг улсын хурл эцэстээ бол тэр авилга мавилга гэдэг агуулгаар биш ерөөсөө хэрэг хийсэн хүмүүсийн нөхцөлийг нь дордуулж болохгүй бүр дэндүү дордуулсан. Тэгээ би түрүү асуугаад Нямбатар сайдаа хариулсангүй шүү дээ. Хэдүүлээ цаашдаа ийм юм хийхдээ одоо тэр нөгөө фашистуудын хувьд бол хөөн хэлж хугацааг зарим газруудад алга болгосон гэж шүү дээ. Манайх тиймэрхүү арга хэмжээ авах нь биш. Олон нийтийн шахалтанд юм уу эсвэл буруу юм хийчихэд буруугаа засах гэж дахиад буруу юм хийж болохгүй. Ингээд Монголын хууль тогтоох байгуул бол маш хүнд байдалд орж байгаа маа энийгээрээ. Би харин цэцэг юм шийдвэр гаргачаар бас гайхаж байна. Би цэцэд бас итгэхээ байдсан. Тэгэхээр энэ дээр бол цэцэг ямар ч байсан нэг иргэний талд гаргалаа. Одоо энийг тойрол одоо нэг баахан PR явуuna. Хэдэн авилгачдыг одоо ингээд өршөөчлөө. Тэр хүмүүсийн чинь тийм байдалд оруулсан хүмүүс чинь бол их хурл шүү. 17 оны 7 сарын хуульчин шүү. Дахиад хүнд байдалд оруулсан хуульчин бол 20 оны 1 сарын хуульчин шүү. Тэгэхээр одоо хэдүүлээ манай байнгын хороо хууль зүйн байнгын хороо байна. Монгол Улсын хурл байна. Цаашдаа дахиад ийм одоо завхарсан хүний эрхийг зөрчсөн, шударгасыг алдагдуулсан, алагчилж үйлчилсэн, олон нийтэд таалагдах гэсэн ийм юмнаас болж үндсэн зарчмаасаа ухардаг ийм байж хэрхэвч таарахгүй энэ улсын хурл. Тэгээд би сургамжил авч үлдэж ял гэж хэлэхээс өөр юм хэлж чадахгүй болчиход байна. Нэр маш хүнд. Ард түмэнд бол Нямбатар сайд одоо манайх их хурл одоо би энэ их хурлын нэг л гişэ адилхан ханартай учраас хэлэх гэж байна. Олон нийт тэрний хэлмээр байна шүү дээ. Монгол улс бол ийм гэмт хэргийг бол хамгийн одоо хүнд гэмт хэрэг гэж үзэж байгаа. Энэ ард түмний хөрөнгө хулгайлсан, авилга авсан, газрын дор хоёлыг дээрэмдсэн энэ хүмүүсийн хувьд бол хөөн хэлж хугацаа байхгүй. Энэ хэрэг бол хамгийн өндөр ялтаа гэдэг ийм одоо энэ бодлого гаргаж тавьж шүү дээ. Энэ бодлого ч юм байхгүй шүү дээ. Тэгээд нэг 100 мянган төгрөгийн хулгай хийж байгаа хүүхэд газрын том баялаг дээрэмдсэн хүүхэд хүн хоёр адилхан. Тэгээ нөгөөх нь харин урсаар байгаа авчиж байгаа юм биш үү? Тэгэхээр ийм юмн дээр хэн нэгэн иргэнийг тэнд байгаа хүмүүсээ буруутгахгүй шүү гэж хэлж байгаа. Улсын хурл өөрийгөө бид энэ сууж байгаа хүмүүс төрийн түвшээд бид нар